Юутай холбоотой гэхэлэр тухайн салбарыг хэрхэн өөрчлөх гэдэг тэр бодлоготонгууд улс төр цөөхөн байгаагийн зовлон. Харин тэрний оронд би яавал сайд болох вэ гэдэг амбицтангуудын олон байгаагийн гор. Ердөө энэ ш. Таны мөрөөдөл гарсан уншижсэн л байна. Бүр их сургуулийн профессор болсныхаа дараа настай болсон их сургуулийн профессор болоод тэгээд би энэ хуулийн дээр чинь ингэж оролцоод ингэж ийсэн шүү гэж оюутнуудаа харагдсан тийм профессор байхыг хүссэн. Тэр бол миний одоо хамгийн урт мөрөөдөл нь. Улс төр ч гэдэм үү, эсвэл нийгмийн зүтгэлтэн ч гэдэм үү, энэ зүйлүүд бол цаг хугацаанд туулаад гарах л нэг зам. Хүний мэдлэг, оюуны бүтээл гэдэг зүйл бол тэр хүнээ алга болсон ч гэсэн үргэлжлээд үлддэг уул мөр байхгүй. Тийм учраас хизээж тэтгэврт гардаггүй ажил гэдэг бол профессор ажил. Багшлах гэсэн. 60 хүртэл. Тэр бол хамаагүй шүү дээ. Тэний тэтгэвртэй гар хэрэг юм сургуулиас. Тэр чинь бол тэтгэвэр гэдэг бол хөдөлмөрийн харилцаа болохоос биш. Оюуны чадварыг бол энэ тэтгэвртэй гарсан хүний ном гэлээ гэж хүний ном чулууддаг л байхгүй юу? Та тэгвэл яагаад энэ үндсэн хуулийн цэцтэй ингээд дайн дарж зарлж байна? Үндсэн хуулийн цэцтэй дайн зарлах гэдэг би яг үндсэн хуулийн тодорхой хуулиуд үндсэн хуулийн цэцтэр очиод унснаас болоод миний докторийн ажил, миний 10 хэдэн судалж байгаа судалгааны хүрээ маань үндсэн хуульд ёс гэдэг сэдв. Энэ сэдв юуг илэрхийлдэг вэ гэхээр үндсэн хуулийн баталгаа хяналтыг судалдаг. Тэрний гол институт нь үндсэн хуулийн шүүх байхгүй. Тэгэхээр би бол энэ чиглэлийн маш сайн судлаач гэсэн. Энэ чиглэлээр би олон жил судалгаа хийлээ. Энэ үндсэн хуулийн сүүлд энэ өргөн барьсан энэ хууль бол өмнө нь боловсруулсан хоёр хуулийн маш жижиг хэсэг. Үндсэн хуулийн цэцгийн тухай бол үндсэн хуулийн цэцэд маргаан шийдвэрлэх ажиллагааны тухай хууль гэдэг хуулийг яг цаастан дээр бичих ажлыг 3 жил хийлээ. Маш олон хүмүүсээр хилцүүлээ, судалгааг нь хийлээ. Энэ дотор үндсэн хуулийн чиглэлээр гадна дотн докторийн зэрэг хамгаалсан маш сайн мэргэжлснүүд оролцсон. Энэ хуулийг батлуулахгүй төлөө үндсэн хуулийн цэцгийн одоо байгаа удирдлага маш хүчтэй явлаа. Айл болох Төмөжингийн хуулийг өргөн бариулахгүй тулд. Яагаад гэдгийг би өөрөөсөө байнга дахин асууж ирсэн. Үндсэн хуулийн зэстээр маргаанд орох тусмаа би миний хууль яагаад чухал вэ гэдгийг бас дахин нотолж ирсэн. Тэрний юу вэ гэхээр мэдээж хэрэг хууль үндсэн хууль зөрчиод ундаг босдог тэр бол байдаг л зүйл. Хамгийн гол нь тэр зүйлийг судалгаатай, ухаалгаар, шударгаар харж гэнэ үү гэдэг асуудал нь л надад эргэлзээ төрүүлж байгаа юм. Айл эрт үндсэн хуулийн цэцгийн гишүүн шийдвэр гаргацсан. Захиалгаар. Би бүр нэр устай нэлнэ. Дээж бүхэн захиалгаар. Хин нэгэн прокурорын захиалгаар. Бүр засгийн газрын захиалгаар. Тэр шийдвэрийг гаргахын тулд иргэн омл гаргацсан, мэдээлэл өгсөн. Улсын их хурлаас итгэвчсэн төлөөсөж очсон. Энэ хоёр марах гэж яхад айл эрт иргэнийхээ холдуулаад үндсэн хуулийн цэцгийн гишүүн итгэвчсэн төлөөсөж хоёр мэтгэлцээ зогсож. Би бүр таны наад байр суурь чинь хэрвээ шүүгч байсан бол шүүгчийн албан тушаалыг алдах байр суурь. Та айл эрт урьдчилан дүгнэлт гаргаад зогсохгүй. Хувийнхаа ямар судалгаагүй, тооцоогүй, үр дүнг нь харахгүй зөвхөн хувийнхаа болон цаана ашиг сонирхлоо маш тодорхой хангуулахаар танд юу гэсэн мэдэхгүй. Ямар холбоотой мэдэхгүй. Тэр хүмүүсийн байр сууриаар үгээ хэлж асуултад тавьж ингэлээ. Би яг энэ хуралдааны тэмдэглэлийг авмаар байна. Яг зөв энэ маш чухал баримт байхгүй. Тэгэд уучлаарай энэ бол нууц танд өгөхгүй. Ер нь нууц байх хэрэгтэй. Үгүй ээ. Хуулиараа ил тод байх хэрэгтэй. Би ганцхан асуулт асуух. Бас нэг асуулт боломжоор хангалттай. Бид нэр таныг орох гэж байгаа үед тэгээ зарлахад асуултууд ирсэн л дээ. Тэгэд энэ асуулт илүүтэй улс төрчтэй үндэслэл муутай, улс төрийн өнгөстэй мэдээлэл эсвэл сэтгэл хөдлөл хуулийн залгуулж байгаа ш. Тийм тэрийг засахын тулд би хуулийн тухай санаачилсан. Одоо 2 сараас үйлчлэлээ. 2 сараас үйлчлэж байгаа тэр хуулийн дээр маш олон шаардлага байгаа. Яг энэ асуудлыг үндэслэл муутай та хууль санаачилж байгаа бол
Энэ хууль хэрэгцээтэй гэсэн хэрэгцээ шаардлага тодорхойлсон сулгаж байгаа юм. Шаардна. Улс төрийн өнгөөсөө мэдгдэл гэж байна. Хоосон гоёгоор өчгөд наадах чи яг хуулийн их бичдэг хүмүүсийн текст дээр тэр нэг уран гоё яруу найртай хүч оруулсан тийм үг хэллэг байхгүй. Хууль бол өөр гэсэн хэлтэй байдаг. Хууль бол өөр гэсэн тэгдэгтэй байдаг. Уг нь хууль санаачилсан гишүүдүүд бас тодорхой хэмжээний мөнгөнд төлбөр оногддог юм. Одоо тэгвэл нөгөө таны санаачлаад өргөн барьсан хууль чинь эргээд үндсэн хуулийн цэцээр очиод унахгүй баталгаа. Аль хууль нь? Одоо хамгийн сүүл үндсэн хуулийн цэцтэй холбоотой хууль ер нь бол манай үндсэн хуулийн ингээд нэг чөтгөрийн тойрог шиг өөртөө холбоотой хуулийн дээр өөртөө таалагдахгүй дандаа үндсэн хууль зөрчсөн гэдэг шийдвэр байн гаргаж байгаа шүү дээ. Үндсэн хуулийн цэцийг ил болгох, хариуцлагажуулах, тодорхой байлгах бүх залтыг ер нь бол үндсэн хуулийн цэц өөртөө хүчин болгосон шүү дээ. Яасан ганцхан хөвгтэй бид бол шүүх. Тэнгууд та нар шүүх юм бол шүүхтэй адилхан өндөр ёс зүй хариуцлагатай бай гэдэг шаардлага тавихаар яаж хандах нь гэдэг дахиад харах хэрэгтэй. Сайхан яригдаад өнгөрсөн ерөнхийлөгчийн эрх мэдлийг хойш нь хязгаарлагч гэдэг юм. Ерөнхийлөгчийн 76 дотроос сонгоё гэх мэтлээ. Ер нь манайх одоо жишээ нь нэмд оржуутай өмнө ярилцлага хийхэд парламентын захидлыг цээжээр хамгаалдаг юм. Өөрөө ч тэрийг тодорхойлсон. Тэгээд эргээд энэ хүний бодлоо өөрчлөгдсөн. Ерөнхийлөгчийн захидалтай байгаад нэг байж болдгүй юм гэсэн бодолтой болсон юм. Таны би бол парламентын захидлыг бол 100% бас дэмждэг хүн. Монголд харамсалтай парламентын захидал байхгүй шүү дээ. Парламентын захидал гэдэг чинь парламент нь гүйцэтгэх хэрэглэх ажлыг болооч хийх гэсэн үг ерөөсөө биш байхгүй юу? Парламент хууль тогтоох, хяналт тавих, ард түмнийг төлөөлж байгаа, сонгогчдыг төлөөлж байгаа төлөөллийнхаа чиглэлээр хэрэгжүүлэх. Харин хүчтэй ерөнхий сайд бүхий кабинетийн зарчмаар ажилладаг засгийн газартай байх тухай яриа байхгүй юу? Гэтэл манайх бол яасан бэ гэхээр засгийн газрынхаа бүх эрх мэдлийг ерөнхийлөгч нь чуулаж аваад парламент нь чуулаж аваад засгийн газар зүгээр засгийн газар нэртэй. Америкийн нэгдсэн улс ерөнхийлөгчийн засаглалтай. Оросын албанаас ерөнхийлөгч энэ бүгд над урд хөрш маань коммунист засаглалтай ч гэдэг юм. Тэгвэл манай улс парламентын засаглалтай орн биш юм бол ямар засаглалтай вэ? Бид алинд нь хамаарах болчихдог. Манайх бол парламентын засаглал нэртэй боловч аль нэгэнд орохгүй зүгээр л замраагүй засаглалтай хариуцлага хүлээдэггүй олон хүний бөөгнөрлөлт. Би танд